Монголын сэтгүүл зүйн салбарын оны шилдэгүүдийг шалгаруулах ган үзэг наадам болж өндөрлөө. Тус наадам хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага, шилдэг сэтгүүлч, шилдэг бүтээл, орон нутгийн шилдэг төрлүүдэд сэтгүүлцэн үргээ гүйцэтгэсэн бүтээл, сэтгүүлч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн ган үзэг наадмын сонины шилдэг бүтээлийн төрөлд үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч уянга, дулдүйтийн равча дуулж явсан нутаг, лөвөрчдийн өгөөш болж байна. Цуврал нийтлэлээр шалгарч ган үзэг цомыг 3 дахь удаан хүртэн хошоо алтан үзэгтэн боллоо. Сэтгүүлчтэй нийцлийн шилдэг бүтээлийн шагналыг 2 дахь жилд авж ийн. Ерөнхийдөө сэтгүүлчтэй нийцлийн шилдэг гэсэн энэ эрхэм үнэтэй шагналыг 3 дахь жилд авж байгаа. Тэгээд энэ жил миний хамрын эдэд олгосон лицензийн талаарх сурвалжлагыг маань үйл шилдэг бүтээлээр шалгаруулсан байна. Баярлалаа гэж. Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч уянга сонины шилдэг бүтээлээр шалгарсан нийтлэлээр Монгол улсын хуульд захирагддаггүй компаниудын эзэмшиж буй хамрын хэд орчим дэх ашиглалтын тусгай зөвшөөрлийн эргэн тойрондох ээдрээтэй үйл явдлуудын талаар энэ оны 1-р сараас 9-р сар хүртэл 12 цувралыг уншигчдад хүргэсэн юм. Ингэж уул уурхайг дагсан улс төр бизнес хууль хяналтынхны оролцсон зохион байгуулалттай заллин ловрыг цуврал баримтуудаар олон нийтэд ээлжүүлж тасдан зогсоож лиценз угаах ловраас хамрын хэдийг хамгаалж чадсан үр дүнд хүрсэн юм. Түүнчлэн уг бүтээл нь цахиур уралдааны гран-при болдорчийн тусгай шагналуудыг хүртээд байна.